дурлсан хөөрсөн сэтгэлээ амраг хайраа хүн бүхнээс нууж явна гэж та төсөөлж чадах уу? Олон жил ханилсан ана миний хань гэж хуулиар хүлээн зөвшөөрүүлж чадахгүй байна гэж та төсөөлж чадах уу? Урт удаан ханилсан хань нийжил чинь нас нөхцөхөд олон түмний өмнө өө гашуугаач тайлж чадахгүй, нулимс туслуулж чадахгүй байна гэж та төсөөлж чадах уу? Хүнийг хайрлж байгааг чинь буруу гаж зүйлгээд байна гэж та төсөөлж чадах уу? Зөвхөн өөрийгт нь харилсан, ханилсан харьцааг үүсгээд байна гэж төсөөлж чадах уу? Харин би энийг төсөөлж чадж байна. Монголын бисексуал, лесбиан, гей, трансгендер залуус ийм л байдалтай. Учир нь бид зөвхөн нэг л төрлийн хайр дурлал, нэг л төрлийн харьцаа, нэг л төрлийн гэрлэлт байх ёстой гэж үздэг нийгэмд амьдарч байна. Учир нь бид хайр дурлалын олон талт хэлбэрийг үгүйсгэсээр л байна. Лесбиан, гей, бисексуал, трансгендер хүмүүс бол яг л тантай адилхан. Тэд хайраар дүрэн доктортой гэр орон гэр бүлийн харьцааг хүсдэг. Тэдний хайр дурлал бусдын хайр сэтгэлээс огт залгаагүй. Гэвч тэд хайр дурлалын харьцаагаа нуух ёстой болдог. Хайр дурлалыг нь хэн нэгэн мэдчихгүй гэсэн айдастай амьдрах ёстой болдог. Бид хизээнээс хайр дурлалыг үзэн яддаг болов уу? Үзэн ядалтад үгүй гэж хэлж хайр дурлалд заа гэж хэлэх цаг болсон. Ялгуурлан гадуурхалтыг бүр мөсөн зогсооё. Эрэгтэйгш хайрын төлөө хамтдаа